Орхон аймгийн статистикийн газраас харуулган хэвлэлийн баг хурал хийж Орхон аймагт болж буй үйл явдлын мэдээллийг хүргэдэг. Тус уламжлалын дагуу өнөөдөр статистикийн газраас хэвлэлийн баг хурлыг зохион байгууллаа. За энэ сард Орхон аймагт 17 салбарт эерэг 7 салбарт сөрөг үзүүлэлт гарсан байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар Орхон аймгийн аж үйлдвэрийн салбар 324.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 340.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Нийт бүтээгдэхүүний 88%-ийг уул уурхайн олборлох 9.5%-ийг боловсруулах 2.5%-ийг цахилгаан анд улааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэжээ. Түүнчлэн төсвийн орлого 2.2%-аар өссөн эерэг үзүүлэлт гарсан байна. 2019 оны 2 сарын нийгмийн эдийн засгийн байдлаар хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байна. За эхний 2 сарын байдлаар Орхон аймгийн нийгмийн эдийн засгийн байдалд эерэг болон сөрөг үзүүлэлт гарсан. Эерэг үзүүлэлтүүдийг дурдвал төсвийн орлого 2.2%-аар өссөн, бүртгэлтэй ажилгүйчдийн тоо 73.5%-аар буурсан, нийт бие бос ажлын байр 73 заавчлаараа бүртгэлтэй ажилгүйчдийн тоо 7.3%-аар буурсан, нийт бие бос ажлын байр 73.5%-аар өссөн, нийгмийн даатгалын сангийн орлого 48.1%-аар өссөн, хүн амын эрүүл мэндийн үйлчлэг 5.7, урьдчилсан сэргийлэх үзлэг 9.6%-аар өссөн, гэмт хэргийн гаралт 40%-аар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 18 пунктаар өссөн, гэмт хэрэгт холбогдогч 44.7%-аар буурсан, худалдаа нийтийн хоол бараа гүйлгээ 18.2%-аар нэмэгдсэн, автоэврийн орлого болон холбооны салбарын орлого 2.9-оос 9%-аар өссөн, зөв бусаар хорогдсон том малын тоо 99.1%-аар буурсан, нийтийн аж ахуй болон ахуй үйлчилгээний орлого 2.2-оос 30.5%-аар өссөн, халдварт өвчний гаралт 0.6% децибелээр буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна. За мөн цөөхөн хэдийн сөрөг үзүүлэлт гарсан. Энэ бол төрөлт 0.5 промиллээр буурсан, нас оролт 0.3 промиллээр нэмэгдсэн, нялхсан эндэгдэл 8.2 промиллээр нэмэгдсэн. За аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон борлуулалт 16.9-оос 19.1%-аар буурсан, мөн барилга угсралт эсрэг ажлын дүн 36%-аар буурсан сөрөг үзүүлэлтүүд гарсан байна. За аймгийн төсөвт бол 19 оны эхний 2 дугаар сарын байдлаар 15.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, за төсвийн гүйцэтгэл бол 104.8%-тай байна. За татврын бус орлогын төлөвлөгөө бол 1.8%-аар тасарч, татврын орлогын төлөвлөгөө бол 10.5%-аар бол давж биелсэн байна. За орон нутгийн төсөөс бол төлөвлөгөө санхүүжилтийн 46.8% буюу 9.9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн. За энэ зарлага санхүүжилтийг хуваар нь аваад үзэх юм бол 3%-ийг татаас ба урсгал шилжүүлэхэд зарцуулсан. За 6.4%-ийг бол нийгмийн даатгалын шимтгэлд, 7.6%-ийг нь бол хөрөнгийн зардалд, 32.7%-ийг бол бараа үйлчилгээний зардалд, нийт зардлын 50.3%-ийг бол цалин хөлсөнд бол зарцуулсан юм байна. За салбарын хувьд бол аль салбарт зарцуулагдсныг бол аваад үзэх юм бол эдийн засгийн бусад салбарт бол 1%-ийг, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт болохоор нийт зарлага санхүүжилтийн 1.6%-ийг, за эрүүл мэнд, амралт, спортын салбарт бол 3.3%-ийг нь, ангилагдаагүй бусад төрлийн зардалт бол 7.6%-ийг, за нийгмийн ерөнхий үйлчилгээний зардалт бол 36.1%-ийг нь, боловсрал, соёл, урлагийн салбарт бол 50.3%-ийг нь бол зарцуулсан байгаа. За өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол нийт зарлага санхүүжилт бол 8.8%-аар, орлого нь бол 2.2%-аар бол нэмэгдсэн байна. Энэ оны 2 дугаар сарын байдлаар Орхон аймагт гэмт хэргийн гаралт 114 бүртгэгдсэн байна. Үүнээс бусдын бие махбодод гэмтэл учруулах 25.4%, бусдын эд хөрөнгө хулгайлах 23.7%, хөлгөөний аюулгүй байдлын эсрэг 6.1%, заллин мэхлэх завшиж өргөдүүлэх 17.5% эзэлжээ. Мөн энэ оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 40%-аар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 18 пунктээр нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна.